90-оноос хойш 36 жилийн хугацаанд манай улсын засгийн газрын насжилт 1.6 жилээ дунджаар. За олон л засгийн газар огцорж, олон засгийн газар байгуулагдчихсан. За парламент бол харьцангуй тогтвортой хугацаанаас өмнө тарж исэн тохиолдол байхгүй. За парламентын дарга нар огцорж исэн хэд хэдэн кейсүүд гарлаа. Монгол улсын ерөнхийлөгч бол нийт ард түмнээсээ сонгогддог. Их хурлын гишүүд бол тойргийн ард иргэдээсээ сонгогддог. Ард түмнээсээ бас. Өнөөдөр ард түмний дунд төрийн эрх барих дээд байгууллага, парламент, засгийн газрын нэр хүнд сайнгүй гэхээс илүүтэйгээр муу байна. Нууцгай шуудхан хэлэхэд муу байна. Энэ юунаас үүдэлтэй вэ гэж. Ерөнхийлөгч бол ард түмнээс сонгогдсон сонгогчийн хувьд ерөнхийлөгч хууль засан бүрэн эрхийнхээ өрөөнд хуулийг санаачилж орж ирж байна. Ард иргэд хууль санаачлах эрхгүй учраас, ард түмний төлөөлөл учраас ард түмэн дотор байгаа асуудлыг хуулийн төсөл болгож оруулж ирж байна гэж үзэж байна. Яагаад тэгэхээр ард түмэн парламентд өгж байгаа үнэлгээ, улс төрчдөд өгж байгаа үнэлгээ муу байгаа учраас улс төрчид бид нар парламентын гишүүд бид нар өөрсдөө хариуцлагагүй, сахилга батгүй, ёс зүйгүй, хурал чуулгандаа суудаггүй, гуйлгадаг, төөлөгдөг. Сүүлдээ бол одоо парламент дээр, засгийн газар дээр хулгай ярихаас өөр юм яриха болсон. Энэ нь өөрөө эргээд төрийн нэр хүндийг унгаж байна гэж. Тийм учраас ийм асуудалд орооцолдоод байгаа гишүүдийг эргүүлэн татдаг байх асуудал хэрэгтэй байна гэдэг үндсэн дээрээс ард түмний тавиад байгаа хүсэлт шаардлагад нийцүүлж ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа болов уу гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ энэ хуульд бас цаашдаа энэ хууль яг энэнгөөрөө батлагдаад явбал энэ парламентыг бас тогтворгүй байлгах ийм нөхцөлийг бий болгочих үдэ гэсэн болгоомжлол байна. Улс төрийн намынхаа нэр хүндээр орж ирсэн, жагсаалтаар орж ирсэн гишүүдээ эргүүлэн татаад байдаг болчвол хэн нэг иргэний гаргасан өргөдөл гомдлоор асуудлыг хилцүүлээд ингээд идэг бол энэ бол одоо парламент чинь бол үнэхээр энэ нөгөө 1.6 жилийн насжилттай засгийн газар шиг. За хариулъя. Ажлын хэсгийн 3 номер. Сандаг хүчирх гишүүнтэй санал нэг байна. Мэдээж хуулийн төслийг санаачлахдаа төрийн тэргүү энэ асуудлыг маш сайн анхаарч үзэж санал асуулга авчиж хуулийн төслийг санаачилсан. Мэдээж одоо парламентын дархлаанд халдвал яах вэ? Гишүүний бүрэн эрх за хэн нэг бас зохион байгуулалтаагаар хэлмэгдүүлвэл яах вэ? Энэ нөхцөл байдлыг хэрхэн вэ гэдэг талаар бол өнгөрсөн хугацаанд бол одоо нээлттэй бид нар сан солилцож энэ асуудал дээр маш чухлаар одоо тусгасан байгаа. За парламентын гишүүнийг 3 шатны механизмаар хамгаалах альва асуудал хэлмэгдүүлэлтүүд өртөхгүй байх талаар нь бас энэ хуулинд тусгасан байгаа. Мэдээж ёс зүйн дэд хороо гаргасан өргөдлийг хэлэлцэж энэ өргөдөл үнэн бодиттой юу эсэх асуудлаар дүгнэлт гаргах. Нээлттэй урьдчилж хэлэлцээд за түүний дараа болвол нээлттэйгээр ард олондоо нээлттэй санал хураалт гаргаж улсын хурлд оруулах үгүй эсэх. За мөн дараагийн шатнд улсын хурлд ч гэсэн нээлттэйгээр ард иргэдтэй нээлттэйгэрийн асуудлаар хилцүүлэх гэх мэт. За мөн цаашлаад бол улсын хурлаас гаргасан шийдвэрийг цэц хянан үзэх гэх мэт 3 шатны одоо ийм зүйлийг бол оруулж өгсөн байгаа. За мэдээж энэ хэрхэн хянах вэ? Алийг нь ёс зүйн асуудал вэ? Алийг нь хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг энэ хэм хэмжээ бүх зүйлүүдийг их хурлд өөрт нь одоо хадгалж үлдээж байгаа. Их хурлын бүрэн эрх. Тийм учраас энэ үндсэн нөхцлүүдийг одоо гаргасан хуулийн төслөө гэж ойлгож болно. Энэ дээр их хурлын гишүүд байнгын ороод
хилцээд хуулаа хэрхийг асуудлыг цааш нь авч хэлцэх нь зүйтэй. Ямар ч байсан гэсэн хэрэгцээ шаардлага байна. Хамгийн гол нэг ноцтой асуудал нэг юм бол манай хоёр хууль хоорондоо зөрчилдөж байгаа. Үндсэн хууль, улсын хурлын тухай хууль хоёр. Хууль үндсэн хуульдаа нийцэх ёстой. Гэтэл үндсэн хуулиндаа их хурлын гишүүн хэрв шүүхээр гин буруутай гэмт хэрэг үйлдсэн нотлогдсон бол татагднаа гэж үндсэн хууль заасан байдаг. За мөн цэцээр тангаргаасаа нэтсэн үндсэн хууль зөрчсөн ингээд өгүүлэлт гарсан бол энэ эцсийх байх хэрэгтэй байдаг. Гэтэл шүүхийг шүүх гэж эсвэл цэцгийн шийдвэрийн дээр цэц байгаа юм шигээр энийг ахин улсын хурлаар хилцүүлэх асуудал үүсчээд байгаа учраас энэ бүх зүйл нөө chaos буюу гацаанд орчод байгаа асуудал та. Өөрөөр хэлэх юм бол хэрв энэ асуудлыг улсын хурл хилэлцчих юм бол яах вэ? Тэгвэл одоо улсын хурлын дарга буруутан болох вэ? Үндсэн хууль зөрчсөн асуудал дахиж болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энд хэн завшаад хэн хохирж үлдээд байна вэ гэхээр тухайн их хурлын гишүүн ёс зүйн эсвэл тухайн хариуцлагын эзэн дунд нь ямар нэгэн хэрэг хүлээхгүйгээр завшаад хэн хохироод байгаа вэ гэхээр ард нийтийн итгэлийг алдаж цөөн тооны асуудлаас болж улсын хурл бүхэлдээ нэр хүндээ унах дархлаагаа султгах юм асуудал буюу энэ хуулийн зөрчлийн асуудал болдог. Тэгэхээр энэ зайлшгүй хилцэж нэг талдаа гарч анхаарлаа хандуулах зайлшгүй асуудлууд байгаамаа гэдгийг бас нэмж дуртахыг хүсэж байна. За санддаг өчрөх нэмэт тодруулъя. Миний хувьд бол хуулийн 9.1-ийн 6, 9.2 зэрэгэд энэ гомдлоор эргүүлэн татдаг, намаас эргүүлэн татдаг энэ асуудлууд бол байж болохгүй гэж үзэж байгаа. Энэ асуудал бол байж болохгүй. Энэ заалтыг бол одоо дэмжиж болохгүй гэж үзэж байгаа. Харин би бол энэ 30-аас дээш хувьд нь хүрэлцэн ирээгүй, санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй зэрэгэд энийг бол бид нар одоо энэ улсын хурлын тухай хууль, дэгийн тухай хуулинд дээр яаж гишүүнийг хуралдаа суудаг байлгах хөшүүргийг хийх үү? Санал хураалтанд яавал гишүүн хурлаа хаяад гардаг биш, заавал биечлэн санал хураалтанд оролцдог байх уу гэдэг хөшүүрүүдийг яаж хийвэл болох вэ гэдэг талаас нь ярьж байгаа. Яг энэтэй бол агаар нэг энэ заалтууд бол одоо давхцаж байгаа. Энэ бол би бол байх ёстой гэж үзэж. Өнөөдөр байнгын хороо хуралдаж чадахгүй эртнээсээ болоод их хурал одоо эртнээсээ болоод санал хураалтын үед саналаа хурааж чадахгүй ийм байдал зөндөө байгаа. Тийм учраас заавал энэ их хурлын гишүүдийг биеэр суудаг байх, санал хураалтанд биеэр оролцдог байх. За санал байна. Батбаатар гишүүн асуулт.